За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ өнөөдөр болохоор би гадаа гарах чинь одоо шүү дээ өдрийн 1 болж байгаа юм байна. Хөөе камер ямарсан бүрцгэрэнэ. Тэгээд гарахаас өмнө хальт нүрээ кремдт юм уу дөө. Тэгээд амар будаж муудахгүй тэгээд үс маань өөрөө хатсан ч нэг юм аятайхан болцсон. Аятайхан швшил гэж бас хэлэхгүй л дээ. Гэтэ яг хаа амар би үсээ засгаар илүү улам мохоо болоод байгаа байхгүй. Тэгэхээр үсээ шууд ингээ гарчий гэж бодлоо. Шүн унтаагүй тэгээд электээс юм ицсэнгүй гэрээ сэрлээд чичрээ заяа би ингээд тэгэхээр тест газ дуусах чиг шүнжгоос өрөөмсөн байхгүй. Битгүй шүнжгоос нэг гэрээ сэрлчээ. Би усанд орсон юм байна тий. Усанд бүр бүх би амар усанд ороод гэж юусэн ч үгүй. Би гуйжилдээ шүү дээ. Тэгж усанд орсон байхгүй. Би мөнгө тосч мосоо миний ярьс бүр аим гойлцмаа. Тэгээд үсээ бас ингээд гой угаасан. Ямар ч тослон мослог байхгүй. Амар хүчтэй байсан шүн би тэгээ бүр даалын хэдий гэж бодсон чинь яг сая 1 мэг болоод ирсэж бүр амар нойр хүрээд өгч байгаа юм шиг энэ ингээд амар усан сууштай болохоор крем төрхөр дээрээс нь крем төрхөр амар хөөрхөн болдог заяа. Гой нарны төсөөлөө. За ингээд тухайн ингээд төрхтгөө маа би. Тухайн ингээд хаяад ити. Тэгээ ми дуу хамгийн зэрэг ярьсаха. Ерөөсө будадгүй юм төрхтгөө зөв оригиналаараа нэг батан гараад идэггүй миний тухайн дээр. Энэ тухай будаад яах вэ? Ми тухай аим гой заяа. Нэр аим гой тухтай. Чоологтой байсан цогтөг, чоолохгүй байсан цогтөг. Аим гой дух нэр. Амар азтай за одоо ингэ чоологтой байна шүү дээ. Нэг иймэрдүү байлаа. Зогчоод ямар ч чоолохгүй шүү дээ. Зогчоод ингээ улаагаад идэх хөхгүй одоо ингээ улаан байгаа харж гинөө. Тэгтээ камерын дээр хамаагүй гайг орж ин зав. Гэтэ ерөөхдөө юм улаан зав миний ярьсан. Энийг дараад тэгээд бас нанаас хамгаалах гал крем төрч байгаа гэсэн. Өөр нэг юм хөөрхөн хартаад шаардлага байхгүй. Угаасаа би хөөрхөн болохоор. Арьсаарчлаг 3 хоног амар хуурайцсан байгаа хаа. Гэтэ сайн унтсан. Өнөө шөнө унтааг ус тоцвол өмнөх 2 шөнөнийг нохоогохоо шиг унтсан. Хуруугаараа төрхтэй нэрээ. Нөө порлон, нөө багс. За ингэж авч ягаад за тэгээс ах ингээд би ингээ хараа яг төвлөж крем төрөхгүй бол бас хүй хоол шир энэ бүр аим улаацсан бах юм. Энэ яач юу? Хамгийн гоё нь зөө яач ярьс хуурай байсан. Ингээ крем төрхөнгөт нөгөө нэг хууларч барцаахгүй байгаа байхгүй. Аим гоё нарны чинь уус аим үнэтэй авсан юм уу? Нэг өдөр дэлгүүр ороод ер нь нүүрэндээ мөнгө зарцуулъя гэж бодоод би тэр бүр хичтэй нөр баах юм яриа заяа. Тэгэх намайг загинсан. Чамаас муухай гэхгүй. Чамаас одоо ингээд жоохон матахтай тийм үр дээрстэй хүмүүс тоохгүй ингээд маск зөөхгүй яваад байхад чи яага маск зүгээд байгаа юм бэ гэж намайг загинсан байхгүй. Ихэд өгнөлтөө би бас ингээд жоохон ингээд хацарнаас амар инсекюрлээ тэгээд маск зүгэддэгс аахгүй тэгсэн чинь наандаас ууж батгай амар гаргаад байна гэд тэгж хэлсэн. За энэ хэсэг ингэж бөглөөд ингээд хэрхэн болж бас тэгээд ерөөсөө юу юм бэлээ. Крем төрхөөр санаа хардаад байсан гэрэл зүтрийг би буруу үзсэн юм бэлээ. Тэгэхээр ингээд эрүүн төрхөө бисээ праймер төрхөөг юм шүү дээ. Бас нэг азтай юм яг генетикээс нэг тийм амар нөө батан гардаг. Тиймэрдүү бол биш юм ярьсан. Тэгээд тухай будаад нэгтэй ялган харагч чинь тий энэ крем амар цагаан хардаад байгаа юм шиг бүртлээ уулнал зүгөө шүү. Яг миний ярьстай юу нэг яг густай. Тухай будчих дөө. Надад бол тухай будалт бол яг кремний гарцдалт юм шиг би вэштэй ийм жижигхэн кремийг вэштэй баг чи ашигладаг шүү дээ амар уу. Яг хичээл явдаг үед болохоор хурдан дуусна л та яагаад гэхээр өдөр болгон нүрээ бодно шүү тэр чинь. За тухай будлаа ээ. За намайг ширээний нэг тал дараадаг гинэ. За ингээ бууз хийн гэсэн. Ийм махсаа битгаар хугалсан. Энэ ингээд ийм ширээ ш зүгээр л гайны ширээ. Тэгээд тэр энэ ихтэй аим гоё ширээ зөө. Энэ ямар ч хайр гамгүй идэлж болох нь хамгийн гоё байхгүй. Одоо ингээ баахан зүсгдэж магаз хүссэн юм аа энэ шууд ингээ гамбан зохгүй. Тэ яав? Ажлын талбар гинэ. Энэ бол та хайр гамгүй идэлх нь амар гоё юм аа. Ерөөсө хүстэй ээж болно энэ дэр. За бүгдээрээ мейкап рутин өргөжлүүлцгээе. Үгүй нэг би ер нь яг сүдэр яаж тавьдгийг мартцсан. Уул нь мейкапын сургалтанд явж исэн. Нэг иймэрдүү сүдэр тавиад тэгээд хамраа сүдэрлэн. Таад нөгөө нэг юуны бичээ үзсэн бол нөгөө нэг осолт орсон шүү дээ. Тэдээс л миний хамар дали заяа. Тэгэхээр ер нь бол хамарны сүдэрлэлт гоё болох үгүй тэр өдрийн хаазнаас шалтгаална. Ер нь бол яг харах юм бол айгуу дали миний ямар. Гэхдээ би ерөөсөө инсекюр байдаггүй л дээ. Хоол шээ би амар бутаа. Тэгэхээр яа амар тод бодчихлаа. За тод бодсандаа ч яхаа угаасаа тэгээд гараа явахаар арилчдیں۔ Дөө миний будаг. Энэ ингээ гэрлийн талаасаа болгох гэж шаардаад баг шүү дээ. Ихэд гайгүй тэгшгэнд угаслаа. За тэгээд эндээс ингэж авч байгаад нүднийхээ биш дээ. Яг энэ хэсгээр ингээ хальт. За ингээд нэг төгсгөлт нэг хальт
юм хийсэн болоод за одоо хөмсөг үлдлээ. Хамгийн гол нь би юу яхаа мартчих. Хөмсгийнхөө зэрлэгийг авах мартчих. Зэрлэг нөгөө байн хуссаар хагаад аим хурдан өргөн драгатай. Бүр өдрө бол авах хэрэгтэй байж. За нэг төхүүлээл гисгээл хусчих гэсэн үг. Тэг ингээ дээрээсээ амар уусан уул шиг орж ирдэг байхгүй. Яг тэр нэг уулыг нь байхгүй болоход л болно гэсэн үг. Одоо яг энэ хоосон хэсэг байгааз энэ угаасаа энэ өснө ургадаг юм байлаа минийх. Энийг ингээ нөхөөл ботчихно. Уул миний daily makeup амар амархан байна. Яасан ингээл болоо. Тэг юу яаж болно? Энийг гэхдээ ингээ түрхэхээр яг нүрэндээ гурил түрхсэн юм шиг болоод байгаа байхгүй. Тэгэхээр штэ энэс маш багыг түрхий. Шууд ингээд энэ нөгөө будад төгсөж байхгүй фокалиор гэдэг лөө. Тэгэхгүй болохоор миний яг кремний дараа крем нь мат биш болохоор минийх хог мог наалтах скол 3-аар ингээ өрчөж шууд арилждаг байхгүй. Уул нь л ийм амар хэрэгтэй. За энэ амар сонио өнгөтэй уул юм даа заяа. Ингэхгүй бол энэ амар сонио өнгөтэй. За ингээд нэг юм арай нэг хайтайхан болж байгаа. За одоо бүгдээ хувцас сонгийн өнөөдөр юу өмсөх вэ? Зүгээр жирийн өдөр заяа тэгэхээр амар сүртэй тийм гоё ганга юм байх шаардлагагүй. Гэтэ цэвэрхэн. Яа, миний харин ингээ хуухан дээр амар сүн юм гарцсан батах шиг. Энэ юуны хам бол би сая майчж байгаа санд тэрийг нь онцлоо. Тэр бүр ингээ жирсгэр амар хөвтөн заа. Хуухан дээр ч юм гардаг хүмүүс байна уу? Гэтэ амар их биш заяа. Нэг ганцхан нэг юм сүн батах шиг юм гараад тэр нь байж арилждаг. Гэтэ энэ удаад амар олон гарсан. За энд нэг байгаа. Энэ доор нэг байгаа. Энэ бас нэг 3 гарсан байгаа байхгүй. Энэ нэг тархалгаа мархалтай холбоотой байх. Сайн юм мэддэг болохоор. Би ер нь бол Стасигийн энэ хүдигээ өмсмөр байгаа байхгүй юу? Нөгөө Эрдэнэт гэнг штэ энэ чинь. Эрдэнэт ихтэй өмсдөг. Ингээл юм уу байна. Гэтэ би десант өмд өмсөөр байгаа байхгүй. Зөвхөн десант өмдтэй нөр зогцохгүй заяа. Десант өмдөн дээр ямар цамц цохоо гэхээр зүгээр хар өнгийн цамц цохон заяа. За олчлоо. Тэгээ би нөгөө дотор өмд өмсч чаддаг байхгүй юу? Тэгэхээр би зүгээр тамирын өмд өмсчихдээ дотор нь. Тэгээ мэдээж гадаа хөтөн байгаа ах зүгээр л нэг юм энэ өмдийг бүр ааваас туусан заяа. Зүгээр л нэг юм бэж өнгийн өмд. За энэ дотор өмд өмсөд би энэ өмдөнд дотор бүр дурлж авч ирсэн шүү дээ. Би энэ өмдөнд одоо ч гэсэн амар хайртай. Яг өмсчүүр бүр хэлбэр нь бол өстой янзын. Тэгээ доор нь ямар ч гутал өмссөн гоё харагддаг. Ямар ч гутал болдог заяа. Блейзер бол өмсч болохгүй. Блейзер өмсөж чах сайн харагдана. Энд дэр тэлээ зүүх юм байна. Энэ бүр амар том бүхстэй өмцөө. Бүр ингээд look at this. За нэг юм цэвхэн юм хар тэлээ ээж надад солонгосоос явуулжсэн. Ер нь өдөр тутмын хувцалтандаа ч гэсэн анхаарах амар туртай заяа. Ер нь ингээд юу өмсөх вэ гэж энерги зарцуулах амар туртай за би. Тэгэд ингээд миний бүр ингээд мөрөөдөл заяа. Бүр ингээд амар хувцтай болох байхгүй юу? Ер нь хувцандаа анхаардаг хүмүүс гоё шүү. Яг уу те минималист ч юм уу материалыг биш миш гэж таад өөрийгөө өмөрч болох. Гэхдээ хүний тэл гаднах үзмжээр нь л дүгнэдэ шүү. Ер нь бол хараад одоо жишээлбэл аим гоё царайлаг залуу заяа. Буржур өсмөстэй заяа. Аим кул хувцалсан ирснэ. Уцаар яриулаач. Гэл чи яриулах уу? Октод яриулна нэстэй. Тэгсэн чинь нэг юм амар халтар хувцастай өсмөсөө засаагүй амар ургаж мөргцөн. Тим хүн ирээд уцаар яриулаач гэвэл югүй өстэй. Тэгэхээр ер нь бол гадаад үзмж ерөөхдөө бас жоохон чухал талтай. Гэтэ би бүр ингээ учир зүгөө гадаад үзмжинд анхаар энтергээгүй шүү за. За би дээрээс нь энэ цамцыг өмсөе гэж бодлоо л доо. Энийг өмсөө тэгээд пропорцэн зөв харагдчихвэл шууд ингэж явъя гэж бодож. Тэгээ гадуур нь шууд бомромсвол энэ цамцнаас бүр нийл өмөртэй болсон шүү дээ. Зия. Би өөрийгөө талент дараад. Аим гоё харагдаж байна guys. Ер нь бол шүү дээ аим гоё хувцастай гараад явахаар мэдрэмж нь ч гэсэн аим гоё өгдөг заяа. Тэгээд бас нэг юм жоохон хүмүүс ингэж гадуур явахаар таниад байгаа байхгүй юу намайг. Дарамттай болж эхэлт юм байлээ л дээ. Жоохон гоё хуцлын гэж боддог юм уу. Чи аим фэнтэгэд харсан чи аим көсрийн явж бол муухай хэвчээ тий. Одоо ер нь гадуур явах болгонд л хөрх явах хэрэгтэй гэж би бодоод байгаа шүү дээ. За гутлаа шийдэх юм байна guys. Би ингээ камера доошлуулчих заяа. Гадаа хэр хүтэн байгаа юм бол конверс өмсчмөр байна. Гэтэ конверс нь эмгэн л дээ. Би сүүл харин бүх гутлуудаа угаацсан тэгэхээр аим гоё цэвэрхэн байгаа. Ер нь ямар ч гутлаа өмсөө явсан цэвэрхэн байгаа гэсэн үг. За би конверс өмсөө явлаа. Тэгээ даарна л дээ. Look at this. Бүр уул нь хүртэл цэвэрхэн байгаа. Жоохон хуучраад ингээд энэ яг яатсан мэдгүй заяа жоохон хуучраал гэсэн баг. Тэрнээс бол би өөрөө гараар угаачаа дараа нь угаалгам шиг зоохгүй. Тэгээд юм гоё хэлсэн. Зөө тэгээд гарахын өмнө энэ гэрлийг хараа. Уртл нь байхгүй. Амар уу. Гэтэ энэ гэрэл бол нэрээ энэ гэрлэгөө би амьдарч чадахгүй. Бүр байн гасаад өдөр бол гасаадаг. Тэгээд бүр амар том. Ямар Монголд баг олддгүй гэрэл хаа. Амар захиж махаж авчирсан гэрэл хаа. Хичээс авсан байхгүй. Тэгээд энэ бол нэрээ гал шүү. Би энэ гэрлээ бүр амар хайртай. Зөв өнөртөө бас гоё цацчихжээ.
Jimmy Choo гэдэг юм өөртөө бас цацдаг ингээд ерөөдөө дуусчаа. Иймд амар удаан цацсан. Тэг би энэ өөртөө бас яг хүмүүст яаж өнөртөгцгийг мэдэхгүй байна. Гэтэ муухай гэж лав сонсож байгаагүй. Энэ баг ихтэй влог биш, миний зүгээр яг гарахаасаа өмнө яадаг вэ гэдэг талаарх тийм бичлэг болоод хувирчлаа л да. Том боёо болохоор зүгээр юм жирийн Levi's-ийн юм цүнх байгаа. Гэтэ зүүхэд бүр амар амар байдаг байхгүй юу? Энэ дотроо микэ хийчихнэ гэсэн үг. Одоо энэ болохоор ингээ миний миксээ бохгүй юу? Энэ голд нь байдаг юмыг энэ утас руугаа юм уу, камер руугаа, эсвэл компьютер руугаа ч юм уу ингээ залгахчих болдог заяа. Тэгэд энэ яг энд байгаа нь болохоор миний зүүцэн байгаа нь гэсэн үг. Одоо энэ чинь ингээ цэнийг харуулсан. Тийм аз, дүүрмаз. Энэ болохоор бүр ингээ цаанаас нөхсөн юм цүнхэн. Гэтэ би энийг нэг ашиглаж байгаагүй маа. Энэ болохоор ингээ дээр нь байдаг өсөн. Тэгэхээр би салхитаад байлаа гэх салхийг одоо гайгүй болгоно гэх юм уу. За тэгээд энийг хийгээд тэгээ мэдээж AirPods тэгтээ бүр амар дээр үеийнх нь бүр савирцөө. Shit. Кейс мэс ингээд хийж байгааг байхгүй юу. Тэгээд бүр нэг нь холбогдохоо болцсон байлээ. Бүр сугараад нэг AirPod авахгүй бол. Тэгээд noise cancellation байхгүй болохоор бас жоохон сонио. Хөө мэдээг айс бисаа уцаа харч сэнгэлэг байна. Энэ хараа миний сэнгэлэгч. Амар агааз. Энэ адаптер амар сайн заяа. Тэгээд энэ зүгээр юм макины юм цэнгэлэгч байхгүй урт USB гэсэн үг. Тэгээ энийг ингээ бентээр ороцсон. Яг гэхээр өмнө хоёр цэнгэлэгчээ муурныхаа шүдэнд алдсан. Тэгээ манай гэрийн бүх device Type-C-гаар цэнгэлэгддэг. Тэгээ баларсан нэг хэсэг. Тэгээ ямар ч лээсэн мака цэнгэлэн гэж удаад аваад тэгээд мэдгүй уцаа цэнгэлээд идэв шүү дээ. Байнга нүгээр уулын дахиад нэг USB аваад ингээ хуваарлахгүй бол энэ одоо мууж байгаа хөө. Тэгэхээр тэ guys муурч хацаад байгаа зүгээр бентээр ингээ ороочоор энэ хоёр давхарлаад ороцсон. За тэгээд энэ цүнхэндээ ингээ чаавастаа нэг олон чим хийгээд байх чинь байхгүй юм байна. Энэ манай ихч нэрээ бомбор ойж зардаг хөхгүй. Одоо бэлгэлсэн. Төрсөн өдрийн бэлэг гээ бэлгэллөө. Яалаа ямар ч нэг нэг бэлэг тийм илүү дутуу юм байхгүй. Зүгээр ингээ таймгаа байгээ зөө нэг юм. Би бүр сая эсвэл Balenciaga-гаас өөр ямар ч хутал өмсөөгүй. Тэгээ нэг шин хутал авчаар өмсмөр санаад байдсан шүү дээ. Мэдгүй тэгдэг ч юм уу ч юм мэдгүй. Би бүр амар өмсөөдөөс аахгүй. Тэгсэн чинь хуучин хутлуудаа санаад. Тэгээ энд харцаасан миний дэлхүүр байна. Хин ингээд донофон уул манайх донофон байхгүй заяа. Гэхдээ яа ч юм утастай. Тэгээ тэрнийхэн доор наа битгүр төлхөөрөө өлөгчтэй. Тэгээ төлхөөр бол амьдралдаа хайж гэж үтсэнгүй. Би ер нь аюу тийм салан биш. Бүр маш тийм юу хямхтай. Аюу хямхтай. Юм хаяалд биш дээ. Тэр зүгээр миний карма мармал гэж таардаг. Заяа бодонгот л. Тэрнээс л би яг өөрөө салангаас биш. Яг салангаас л хайж байгаа л та. Гэхдээ карманаас л болж хайдаг. Би уцаа хайсан ш нэрээ iPhone 13 хайсан штэ амар тийм. iPhone 13 Pro Max гэсэн зөө дотор нь баахан бичлэгтэй жиг миний амьдрал ууш тэр доторч. Тэг хаяа надий. Тэр бол бас кармас мохоо би кармал гэж боддог. Хөөшин Converse маань амар жижигхан болсон юм санагдах юм. Угаламжнаар угаахаар ингэдэм болов. Гэтэ угаасаа Converse маань амар өвчтэй солиотой юм шиг том л тоо. 40 ярьцмаар заяа. 40-ээр ч амар том штэ. 41 ч билүү. Би 39 өмсдөг хөхгүй. Зя та хэд би бүтнээрээ харагдаж байна. За нэг иймэрдүү харагдаж байгаа гэсэн үг. Энэ өмнөний хэлбэр тэгтээ амар хөөрхөн маас тий та идэх санагдахгүй нь. Тэгээ нүү Levi's-ийн цүнхээ ялаа. Энэ шүү дээ. Газар шидсэн байдаг нац. За тэгээд нэг ийм цүнх үрээд. За гарцгаа бүгдээрээ.